дөнгөж хөөрхөн 20 настай охин дуучин болъё гэж ирсэн. Дуугаараа гаргасан. Тэгэл хаа байсан баг ингээд амьдралдаа цагаан сараараа л нэг хардаг хамаатны одоо нилээн одоо биелэгж байхтай минь нууц амарган гээл тэ сэдийг гаргуулсан гээл ярьжсэн хэвлэл баггүй. Тийм Ажнан Бат Эрдний юуг авлаа. Одоо нялх амрагта сэди өвлхий дүүллээ гэд ингэжсэн. Гос хүртэл гарч ирсэн үү? Тийм. Тэгээд манай хамаатан садан гайхаж байгаа юм чи. Вообще миний дуучин болохтой ямарч хамаагүй, сэди гаргахтай бүр ямарч хамаагүй бид нар ингээд цагаан сараараач баг уулзалтдаггүй. Тий чи бүр хүүхэд байхад л нэг ээж имээгээд дагаж гэр мөрт нь очдог гэсэн. Тийм л байхад тэгж бичиж байгаа ш. Тэгээд ерөөсө хэвлэл мэдээлэл гэдэг чи ямар амар худлаа юм гаргад юм бэ гэдгийг нэгдүгээр хамаатан саднараа мэдээд авсан. Хоёрдугаарт би ямар амар юм бэ гэд тэр жоохносоо үдийг хүртэл ингээд мэдэрсэн хүн чинь одоо яах юм? Би амьдрахаас өөр яах юм? Одоо бүр амьдрах ш. Хоёр хүүхэд байна. Нөхөртөө олцсон. Тэ одоо гэр бүлийнхаа төлөө одоо би юу ч тохиолдсон юм ста түмээ гэж амьдрахаас өөр аргагүй ш. Тэ